Энэ өдрийн мэндийг хүргэе. Байгалийн түүхийн музейн эрдэмтгчлийн ажилтан шавь судлаач Цэцэг Бадан байна. За манай музей дээр сээр нурууг үтэн 5,000 орчим цуглуулга байдаг. Үүнээс шавж нь 4,000 гаруй орчим цуглуулга байдаг. Энэ хэсэг маань миний яг өдөр тутам ажилладаг лабораторийн хэсэг байгаа. За дэлхий дээр 1.2 сая гаруй зүйлийн шавьжуул тархсан байдаг. Үүнээс Монгол оронд бол 10,000 гаруй зүйлийн шавьжуул тархсан байдаг. Яг миний голчлон хийж ажилладаг хэсэг бол булцас сахалт ирвэхээ буюу өдрөө идэвхт ирвэхээгээр бол дагнан хийдэг. Тэгвэл музейн салбар бол бусад салбаруудыг бодвол нэлээд өвөрмөц ганц энэ чиглэлийг барихгүйс одно нөгөө Монгол оронд тархсан түгээмэл байдаг, ховор зүйл ч юм уу эдгээрийг бол байгаль дээрээс нь цуглуулгыг хийж барьдаг. Байгаль дээрээсээ цуглуулгыг хийж барихдаа бол тухайн амьтан маань ямар орчинд шүтэж амьдарч байна, ямар орчинд байдгийг тэрнээсээ онцлогоос хамаарат тухайн шавжаа барихдаа бол тодорхой хэмжээний арга зүй, техник бол ашиглаж барьдаг байгаа. Хээрийн цуглуулга бол зуны турш буюу яг шавжийн эвтэгтэй амьдралын өрчил хөгжлийн явцад нь бол цуглуулга бол хийдэг байгаа. За манай музейн онцлог нь болохоор цуглуулгыг бол яг газар дээрээс нь хийн, боловсруулалтын хийн, лабораторийн төвшөнд цуглуулгаа авчирж тэгээд техник аргачлал ашиглаад бол нөгөө шавжаа бол технологийн дагуу бол дэглээд дэглэснийхаа дагуу англи зүйн дагуу тодорхойлсныхаа дараа ББЗ 4 маягт бичин сэтгэл мэдээ самбарт хүрэлцэж өгдөг байгаа. Хээрийн хаагуулаас цуглуулсан дээжнүүдийг бол англин ялгасныхаа дагуу тодорхой шавжийнхаа онцлогоос хамаарат шавжийг бол ингээд дэлгэн хатаадаг байна. За энэ дээр болохоор энэ ургамал шүтэж амьдардаг энэ өслөг идэр цохыг бол ингэж дэлгэж харуулсан байна. За энэ дээр болохоор хос далавчтан буюу ялааны эсхийг дэглэсэн байна. Хатаасан. За энэ хэсгээр болохоор шулуун далавчтан буюу царцааг бол ингээд дэглэж харуулсан байна. Тухайн яг лабораторийн төвшөнд ажиллахдаа болохоор тухайн шавж маань хэр их гэмтэж байна, гэмтэл авахаар байна. Эсвэл нөгөө биенийхэн бүтцээс нь хамаарат нөгөө нэг лаборатори ажиллагааны техникүүд бол өөрөө байдаг. Жишээлбэл бол том биетэй шавжийг бол дүүн том урт зүгээр хатгадаг. Эмзэг нарийнхан бие бүтцтэй шавжийг болохоор нарийнхан зүү ч юм уу эсвэл гурвалжин цаасан дээр бол эхэлж наадаг байгаа. За өдрийн идэвхт ирвэхээ буюу бидний мэддэг энэ цагаан ирвэхээ, түгээмэл нисдэг юм ирвэхийг болохоор ийм дэлгэц мод ашиглаад ингээд дэлгэн хатаадаг байгаа. Дэлгэц мод нь болохоор 2 3 нэлээд янз байдаг л да. Жижиг биетэй нь бол ийм дэлгэц мод нь жижигхэн хэмжээтэйгээр арьс мөрийг тааруулдаг. Том хэмжээтэй буюу нэлээ биеийн махлаг дуувал бас дэлгэц хэмжээнийхээ хэмжээг томруулад ингэж дэлгэн хатаадаг байгаа. За ингээд дэлгэн хатаасан шавжаа болохоор зориултын ийм хайрцагт хийж хадгалдаг. За ингээд хайрцагт хийгээд хадгалсны дараа тухайн дээжийг бол хаанаас хэн цуглуулсан хаяг этгээтэй нь бол бичнэ. Тэрний 2 дахь хаяг этгээдэгтэй нь болохоор овог төрөл зүйл багийг нь бол бичдэг байгаа. 3 дахь бас этгээдэнд болохоор манай музей яг үндсэн үзмөрөө, тослох үзмөрөө гэдгийг нь бол баталгаажуулаад бүртгэл мэдээллийн санд дугаарыг бол өгдөг байгаа. За ингээд лабораториос гарсан бэлэн болсон ингээд дээж маань энд байна. Одоо энэ дараагийн шатныхаа хадгалт хамгаалалт бүртгэл мэдээлэл сан мөглөөр шилжихэд бэлэн болцсон байна. Энэ нь болохоор тодорхой зориултын хайрцаг самд хийгээд дараагийн шатанд явуулдаг байгаа. За музейн шавжийн хэсгээр хүрээд ирлээ. За энэ хэсэгт маань бүртгэл мэдээлэл цаан мөрөөс ингээд дугаар авсан үзмөрүүдийг бол ингээд шавжийн хэсэгт шавжийн зааланд бол дэглэдэг байгаа. За энэ хэсэгт бол Монгол оронд тархсан булцус сайхалт ирвэхийн англи зүйн дагуу дэглэн харуулсан хэсэг байна. За энэ хэсгээр дулаан оронд тархсан гадаад орны ирвэхийг дэглэн харуулсан байгаа. За манай музейн онцлог болохоор зөвхөн судлаачийн цуглуулсан цуглуулгаас гадна бусад судлаачдын цуглуулсан англин судалдаг тэм дээжнүүдийг бол бэлэглэх юм уу эсвэл хандив болохоор манай цуглуулга бол бүрддэг. Мөн төсөлд олон гадаад орны судалгааны чиглэлээр ингээд ажилласан судалгааны дээж материалыг бол манай
музейн саамыг бэлгэлдэг байгаа. Мөн өшөө үзмэр худалдан авах зэргээс бол цуглуулгыг бол бүрдүүлдэг байгаа. Удахгүй бид нэр сээр нурагуутан, зөөлөн биетэн, аалц хэлбэртэн, шавжийн олон янз байдлыг харуулсан мөн хайрсан далавчны олон төрөл зүйлийг харуулсан дэглэлтийг бид нар дэглээд удахгүй үзэгчд хүрэхэд бэлэн болгоод байна. Манай музей шавжийн эсийг ингэж сонирхсан та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд миний ажил мэргэжлийн онцлогийг ингэж багтан згсэн ингэж нэг хэсгийг харуулсандаа баяртай байна. Тэгээд манай музей өдөө сонирхорой. Баярлалаа.